2 3 4 5 ингээ ханиалгаад байд юм аа. Сайн уу? Ано байна. Энэ удаагийн видеоор би та нартай мөнгө удирдах цувралын классик контентуудын нэг болох өөрийнхөө хувийн санхүүгийн нөхцөл байдал маань өнгөрсөн сард ямар байсан болоод эх сарыг хэрхэн төсөөлж байгаагаа хуваалцах гэж байна. Ямар ойлгомжгүй интро болчихоо. Та нар бол ойлгосон баг тий. Тэгэхээр хэрвээ магадгүй мөнгө удирдах цувралын видеог анх удаага үзэж байгаа бол би сар болгон энэ сувг дээр орж ирээд яг өмнөх сарынхаа хувийн санхүүгийн зарцуулалтынхаа төлөвлөгөөг гүйцэтгэлийг танилцуулаад тэгээ эх сард юу яах бол гэж хүлээж байгаа ч юм уу тэр мэдээллүүдийг нэг видеогоор хуваалцдаг байгаа. Яг нэг талаасаа айгүй тийм хувийн чанартай мэдээлэл шиг санагдаж магадгүй яагаад гэвэл угаасаа тийм. Тэгэхээр бас магадгүй нэг хувийн мэдээлэл баг зэрэг нууцлах зорилгоор би ийм хувьчилсан байдлаар бол ярьдаг. Гэхдээ иймэрхүү төрлийн яг нэг мөнгөний тухай ярьсан, хувийн санхүүгийн тухай ярьсан контентуудыг хүмүүс хэрэгцээтэй байдаг юм шиг санагдав. Яагаад тэгэхээр бидний хувьд айгүй олон боловсролын шинжтэй зүйлсүүдийг ингээл энэ тэндээс олж авдаг ч гэсэндээ бид нар яг өөрсдийн амжиргааны тухай, ер нь санхүүгийн тухай, хувь хүний санхүүгийн тухайс тэгж хангалттай яриад байдаггүй юм шиг илүү ухаалгаар ч юм уу магадгүй бодтой гоор ярдаггүй юм шиг санагдаад байдаг учраас би яг энэ чиглэлийн контент мөнгө удирдах цувралын видеогоо ингээд аль болох ингээд тогтмол хийгээд ахыг хичээдэг. Би өгн ийм ярина гэж бодоогүй маань интро дээр. Гэхдээ зүгээр сая яагаад ч юм бодож исэн сэтгэл маань гараад ирлээ. Би нөгөө хэрэмний энэ төлөвлөгч дэвтрийн тухай видеог үзчихсэн бол би яг өнгөрсөн 7 сард үлээ. 7 сарынхаа төлөвлөлтийнхаа энэ үрийг төлөвлөжсэн харуултаа бол артал дээр нь бол 7-8 дугаар сарын 8 дугаар сард өөрчлөлөө 8 дугаар сарынхаа төлөвлөлтөө харуулж байхдаа энийхээ артал дээр нь би 7 дугаар сарынхаа гүйцэтгэлийг хийж арталт 8 дугаар сарын төсөөллөө бол хийцэн гэж ярьж ирсэн. Тэгээд 8 сарынхаа төгсгөл дээр би ачаад 8 сарынхаа гүйцэтгэлийн мэдээллийг бол хийжлээ. 9 дугаар сарынх нь бол тусдаа байгаа шүү. Энэ видео. Саяны 2 дурдсан видеог аль алиг энэ видеон дээр карт хэсэгт холбосон байгаа. Сонирхол тийш орж үзээрэй. Албагүй л дээ. За тэгэхээр 8 дугаар сарын гүйцэтгэл хэдүүлээ ярьцгаая. 8 дугаар сарын маань орлогын ангиллал дотор бас их шинэ өөрөөр ангиллууд бол нэмэгдэж орж ирсэн. Цаашлаад бас би илүү дэлгэрэнгүй бас задлыг гэж бодоод бараг 7 янзын ангиллалт бол ухаацсан байгаа юм байна. Тэгэхээр хувьчлаа нарт одоо яг танилцуулъя. Тэгэхээр 8 дугаар сарын нийт орлогын маань 52.2%-ийг зөвлөх үйлчилгээний орлого, 19.2%-ийг цалин хүйс түнтэй адилдах орлого, 13.8%-ийг контент ивент тэтгэлэг, за 2.6%-ийг нь бол Google AdSense буюу YouTube дээр контент нийтэлж олсон орлого, 2%-ийг нь affiliate marketing орлого бол бүрдүүлсэн. Нэмээд сургалтын орлого бол 1.8%-тай өсөж байгаа. Энэ бол яг 8 дугаар сард миний яг дансанд орж миний чөлөөг орлого олсон хуваарлагдаад миний дансанд орж ирсэн орлого гэж тооцогдно. Харин бусад орлого бол нийт орлогын 8%-ийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байгаа юм. Тэгэхээр яг энэ төрлийг мөнгө удирдахын өмнөх видеог үзчихсэн бол дээр карт хэсэгт холбогдсон байгаа. 7 бол 8 дугаар сарын төсөө тухай видеог үзчихсэн бол би бас илүү хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхлэх үү, консалтенси ийм зөвлөх үйлчилгээний гэрээ рүү орох уу гэдэг бас асуудлыг бол хөндөжсэн 8 дугаар сараас бол нэлээд юм шийдвэр гарах хандлагатай болох нэ гэж бол ярьж ирснийхаа дагуу 8 дугаар сард бол зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Гих мэдчлэнгээр тэгэхээр яг энэ саяны гүйцэтгэлээс гаргаад бас харьцангуй дайчгүй одоо хувь хэмжээг эзэлсэн байдалтай ингээд байж ирсэн нь бол сонирхолтой байж магадгүй гэж хальт бодлоо. Цаашин юм одоо шинэ төрлийн иймэрхүү юмыг туршиж үзэж байгаа учраас магадгүй харилцагчид бас үн цэнийг бол бүтээж өгч чадж байгаа гэж найдаж байна. Хэдэн харилцагчийг бас сайн он хийчихсэн гэж явж байгаа. За бас ийм сонирхолтой цалин хүйсний орлогын тухай бас ярьжсэн. Өмнөх бас саяны дурдчихсан 7-8 сарын видеонд 7-8 сарын төсвийн видеонд хэлжсэн чинь би 7 сарын эхэнд бол өмнөх яг хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлжсэн газраасаа бол гарсан. Яг наадмын өмнөхөн өөрийнхөө өргөдлөө өгөөд за би чөлөөлөгдмөр байна. Гэдэг гарсан. Тэгээд 8 сард бол яг миний тооцоо бүгд нийлээд одоо нөгөө 7 сарын эхэнд ажилласан одоо хоногуйтай ногдох цалин тэгээд тухайн одоо анх Оросоос хойш ажиллаж исэн хугацаанд ногдох ээлж амралтын олгуурыг одоо тооцогдоод ингэж яваад 8 дугаар сард бол орж ирсэн. Тэгэхээр таамаглаж байснаар би ягаад ч цалин хөөс бол орж ирэхгүй байх гэж бол бодож ирсэн л. Тэгтээ яг орж ирсэнд бол үнэхээр баяртай байна. Тэгээд энийгээ нөгөө өмнө ярьжсэн өөр нөгөө ууртайгаар цуглуулж байгаа хуримтлал руугаа бол хийж өгсөн. Орлогын хуваарлалт. За орж ирсэн орлогоо яаж хуваарлах вэ гэх хувь хэмжээгээр хуваарлаад үзэх юм бол энд орлогынхон 52.2%-ийг хадгаламж болон хуримтлал зарцуулсан байна. Зарцуулсан гэж хэлэхэд хэцүү зөв. Хуваарлаж, хадгалсан, хуримтлсан гэж хэлэл зөвхөмжтэй байх. 31.8%-ийг зардалд гаргасан. Тэгээ үлдсэн 16% нь бол яг хуваарлагдаагүй орлого гэсэн зүйл бол багтаж байгаа. Ингэж хуваарлж исэн ч гэсэндээ яг эцсийн дүндээ би яг шавхтал нөгөө би харилцагтаасаа бол хослдог төрлийн хүн биш. Нэг тийм хослохтай uncomfortable юм тухгүй байдаг учраас би тэгж олж ирсэн орлого болгоныг ямар нэгэн зүйл рүү ингэж хуваарлах гэж ингэж
зүтгэдэггүй байгаа. Зарим ч энийг ухаалаг шийдвэр гэж магадгүй, зарим ч тэнэг шийдвэр гэж магадгүй гэхдээ яг надад зүгээр тийг санагддаг шүү заяа. Иймэрхүү байдлаар өнгөрсөн сард ямар нэгэн хөрөнгө оруулалт бол хийн гэж төлөвлөж одоо сонирхож байсан ч гэсэндээ яг үүндээ би бол хийхийг хүссэнгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүд хэрвээ эрсдэлтэй болоод эрсдэл багтаа гэсэн өөрөөр ангиллын хөрөнгө оруулалтын хэрэгслүүд байгаа ч гэсэндээ 7 дугаар сар шиг одоо ямар нэгэн шууд бондын худалдаа авалт хийдэг ч юм уу эсвэл ямар нэгэн өөр хөрөнгийн өөр активын худалдаа авалт бол хийх сонирхолыг 8 сард байсангүй боломжч байсангүй миний өмнөх хамгийн сүүлд орсон влогийг хэрэг үзсэн бол үнэхээр за одоо сонирхолтой хэсэг сонирхолтой гэж найдаж байна. Зардлын ангилал 8 дугаар сард ямар зарцуулалтуудыг гаргасан бэ гэдэг зүйл байгаа юм. За тэгэхээр зардлын дотор ангилаад хаваад үзэх юм бол нийт зардлынхаа би 28.5%-ийг орон сууц гэр ахуйтай холбогдлолтой зардалт бол гаргаж өгсөн байхад хоол хүнсэнд 16.5%, цахилгаан програм хангамжид 14.7%, аялал 14.1%, тээвэр шуудан харилцаа холбоонд 14.1%, өөрийгөө хайрлах гэдэг ангилал багтаадаг, өөрийгөө хайрладаг ангилал болоод дотор нь бас эрүүл мэндийн зардлыг бол энд багтаасан байгаа. Нийлээд нийт зардлын маань 8.7%-ийг бүрдүүлсэн, бусад зардал харин 3.4%-ийг бол бүрдүүлсэн үзүүлэлттэй байлаа. За эндээс нэг тийм онцгой анхаарал татсан ч юм уу, угаасаа л энэс тийм хэвийн юмнаас ингэ гажууд болцсон байгаа. Ажид болоогүй зардлууд мэдээж орон сууц гэр ахуйн зардал бол угаасаа л юм байдаг, хоол хүнсник ийм хэцүү бол байдаг. Хажиргалтай одоо өмнө нь нэг тийм ажиглагдаагүй магадгүй ийм өндөр дүнгээр байгаагүй зүйлсүүдийн нэг нь цахилгаан тоног төхөөрөмж програм хангамжийн зардал 14.7%. Миний энэ төлөвлөгч дэвтрийнхаа хамгийн ихэнх нөрүүдийг хэрхэн бэлдсэн бэ гэдэг видео хэрэг үзчихсэн бол би бас work from home setup буюу одоо гэрээсээ ажиллах тоног төхөөрөмжөө гэж бүрдүүлж авах тийм зорилго тавьсан тийм санг өөртөө үүсгэсэн тийм хоригдлол үүсгээд бол явж исэн. Тэрнийхээ зарцуулалтыг бол өнгөрсөн сараас бол ерөөхдөө хийж эхэлсэн. Тийм ч учраас энэ чиглэлийн зардал бол ингээд ерөөхдөө баг багаар өсөд эхэлсэн байгаа юм. Тэгээд аяллаа зарцуулах зорилгоор хадгаламж үүсгээд тэрнтэйгээ орлого хийгээд явж ирснаасаа бол зарцуулаад эхэлсэн байсан учраас энэ зардал бол хэдийн би өөрчлөлт хадгалсан байсан. Гоё юм таамаглаж байсныг одоход одоо төсөөлөж байснаас бол бага хувь хэмжээг бол зарцуулсан. Бага одоо дүнг бол зарцуулсан да. Баяртай байгаа. Хэрвээ 8 дугаар сарын нөгөө влогийг маань үзчихсэн бол картс болоо видеодоор тайлбарч солбцсон байгаа шүү. Энийг үзчихсэн бол би бас яг нөгөө эрүүл мэндтэй холбоотой бас нэлээд өөрчлөлтүүд бол миний хувьд бол гарсан гэдгийг анзаарч үзсэн байж магадгүй. Гэхдээ хачирхалтай нь би яг өмнөх мөнгө удирдын видеон дээр одоо 7 бол 8 дугаар сарын төсвийн видеон дээр бүр энийг урьдчилаад зүгнөөд байсан юм шиг байгаа. Ингээл яриад ч одоо үүссэн байгаа нөхцөл байдлын вирусын халдвар гэж зүйлүүд. Магадгүй би энд өртөг бол цаг хугацааны л асуудал юм гэж бодож байгаа гэж бүр өөрөө нь хэлж исэн байлээ. Тэг ингээ бодохоор яг тэгээд тэр нь яг дагаад нөгөөх нь яг болчихж байгаа байхгүй. Тэгвэл би ингээл гэртээ тусгаарлалыг имчилгээ хийлгээл гэл тэг дараа дагалдах юмнуудыг нь хийгээл тусгаарлагч захта 10 хоногийн эмчилгээ хийгээл тэгээд гарч ирээд би бас мэдээж хэрэг цээжний хүн дээр рентген зураг авахуулаад нөгөө уушгаал авахуулаад тэгэл тэрнтэй холбогдлолтой эмчилгээний эмчилгээ хийлгэж эхлээд явж байгаа. Тэгэхээр яг эмнэлгийн зардал, тийм эмнэлгийн үйлчлэгээний зардал мэдээж эм тун эмчилгээний зардал гэх зүйлсүүд бол ингээл гараад бол эхлээд явж байна. Тэгэхээр би нөгөө гинтийн эрслийн сан гэдэг яг өөрийнхөө иймэрхүү зүйлсэд зориулж бэлдсэн тийм сантай байгаадаа бас айгу баярлсан. Аль хэдийн ийм зүйл явуулахад бол бэлэн байсан. Гэхдээ саяны ингээд нөгөө зардлын задаргаан ангилалд ингээд аваад үзэхээр яг өөрийгөө хайрал болоод эрүүл мэндийн зардал бол өнгөрсөн сарын нийт зардлын 8.7%-тай бол дүүсчихсэн гэхээр энэ бол зөвхөн 8 дугаар сард гаргасан зардал шүү дээ. 9 дугаар сард гаргах зардалтай бол энэ бол арай харьяалагдахгүй. Тэгээ бодоод үзэхээр бас мэдээч хувь хэмжээний хувьд миний сансныг бодоход бол гайгүй байна. Магадгүй энэ нь би нөгөө гэртээ тусгаарлагдсан холбоотой байж магадгүй. Би нөгөө эмнэлэгт бас хэвтэйгүү бас илүү нэмэлт үйлчлэгээнүүдийг ашиглаагүй харьцангуй ер нь айгүй бажет буюу эм тон эмнэлэг өвчин холбоотой юмыг бажет гэж хэлэх цаашаа жоохон зохимжгүй л баг. Гэхдээ миний хувьд бол харьцангуй тийм нөгөө магадгүй нэг бодлын залуу хүн байна. Тэрнтэйгээ харьцуулахад тэр үндслэлээр магадгүй бас сансны утад гайгүй зардал гарсан байж магадгүй. Тэгэхээр яг энэ үүсэж байгаа нөхцөл байдал одоогийн байдлаар миний хувийн санхуд иймэрхүү байдлаар бол жин дарж байгаа. Таамаглаж байсан ч юм уу эсвэл сэтгэл санаагаа бэлдэж байсантай харьцуулаад үзэхэд арай гайгүй байна. Гэхдээ 9 дугаар сар нөхцөл байдал яаж өөрчлөгдөж вэ? За 9 дугаар сар гэснээс 9 дугаар сарынхаа хэсэг рүү бол орцгоё. Тэгэхээр саяны яжин сэдвээс өршөөд явхад цаашдаа нэмж гарах энэтэй холбогдлолтой зардлууд бол мэдээч хэрэг гараад явах бах. Би энэ рүү угаасаа эрүүл мэндийн ингэж босгож авахын тулд бол шаардлагатай бүх юмыг бол хийн гэж бодож байгаа.
Тэгээ би бас яванда бодсон тэр өмнөх влогоос гадна бас зөвхөн 10 хоногор гэртээ тусгаарлагдаад эмчлэгдчихдэг юм аа. Дараагийн дагалдах улба, дагалдах тийм сөрөг нөлөөнүүд цаашдаа юм зүйлсүүд бид чинь гарсаар байгаа учраас магадгүй дараа нь ямар байсан бэ гэдэг дээр төвлөрсөн бас өөр видео бас хийх нь зөв юм байна гэж бодсон. Өмнөх видео тэр видео маань бол айгүй хүмүүст айгүй мэдээллийн чанартай айгүй хүртээмжтэй байсан юм шиг байлээ. Тэгэхээр магадгүй дараа нь яасан бэ? Бусад өөр хүмүүст бас мэдээллийг түгээх илүү awareness буюу мэдлэг түгэж зүгээр ингээд бусад хүмүүс яаж ийн вэ гэдгийг одоо олж мэдэхэд айгүй туслах юм шиг санагдаад байгаа. Юу гэж бодож байна? Тим видео сонирхох бол магадгүй видеонд тэрийг комментэр үлдээгээрэй гэж хүсье. Эсвэл хэрэггүй юу? Энэ талаар юу гэж бодож байна? За тийм байна. Зя орлого талаа аваад үзэх юм бол 9-р сарын хувьд би нэг тийм яг 7 сар дуусгасан хөтөлбөрийн гэрээтэй холбоотойгоор нэг тийм цалин хөөсний орлого бас байна гэж бас бодохгүй байна. Гэхдээ бас магадгүй яригдж байгаа юм бол байгаа. Орж ирж магадгүй тийм цалин хөлс илүү хагас цагаар ч юм уу те яг actually хөдөлмөрийн гэрээ байгуулад ингэж ажиллах тохиолдол бол байх магадлал бол байгаа. Гэтэ яг ямар хэмжээгээр ямар дүнтэй юу байх вэ гэдэг талаар бол би шууд одоогоор бол хэлж мэдэхгүй байна. Зөвлөх үйлчилгээний тухайд бол үргэлжилсэн хэвээр байгаа. Одоогийн зурагдсан байгаа зарим контрактууд бол 9 сард бол үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ юмнууд бол орж ирнэ. Нэмээд бас хүлээгж байгаа нэг гоё юм нэхээр сургалтын орлого гэж бас арай сайжирн өнгөрсөн сараас яагаад вэ гэхээр яг одоо нөгөө хэрвээ та нараа миний Instagram дээр намайг дагдаг бол хулан бит 2 Power Potatoes гэдэг юм хөтөлбөрийг өнгөрсөн 5 дугаар сард эхлүүлжсэн. 5 сарын турш 30 хоногийн турш юм нөгөө өдөр болгон гэж юм боловсрал, хувь хүний боловсрал тийм мэдлэг чиглэсэн контентуудыг оруулах сургалтыг хийгээд тэгээд дахиад хүмүүс дахиад хийгээч гэж явж аваад 6 сар дахиад хийсэн. Тэгээд ингээд ер нь 5 сард ганц удаа хийгээл болъё гэж бодож ирсэн чинь 6 дугаар сард бас нөгөөний дахиад хийгээч 5 сард амжсангүй гэдэг ихтэн 6 сард хийгээд за одоо ингээд болсон. Ингээд нэг удаа л хийн гэж бодоод ингээд явчихсан болсон гэсэн чинь магадгүй 5 6 сард аль алинд нь амжаагүй хүмүүс байсан юм байна. Дахиад хийх үү бол 7 8 сарын турш асуусан хүмүүс. Тэгээд хулан гэсэн чинь 9 сар дахиад хийх үү гэж чинь магадгүй 9 сарын 1-ээс эхлээд хүүхдүүдийг хичээл эхэлж байгаа тий залуучууд илүү бидний эргээд юм сурах ч юм уу юм үр бүтээлтэй төдөлт ордог штэ. Тэгэхээр магадгүй тэрэнд нь илүү зохимжтой юм болоо гэж 9 дугаар сард бол дахиад хийж байгаа. Тийм ээ. Тэгэхээр 9 дугаар сарын тэр сургалтын орлого бол 9 дугаар сард орж ирнэ. Яг нь урьдчилсан одоо бүртгэл бол 5 8 сард ихсэн ч гэсэн нийт орлогоо бол 9 дугаар сард хуваарлах учраас 9 дугаар сард бол тэр орлого орж ирэхээр байгаа. Энэ видеог гарах үед нэмэлт бүртгэл үргэлжилсэн хിവэр байна шүү. 9 сарын 5-ны хүртэл үргэлжилж байна. Тэгэхээр магадгүй энийг сонирхож байгаа бол би тэр Power Potatoes гэсэн одоо сургалтынхаа хаягийг видеод ор тайлбар хэсэгт Instagram хаягийг нь хол бичих. Хөтөлбөрийн тухайд энэ дотор юу багтах вэ гэдэг зүйлс бол миний өөрийн профайл дээр байгаа нэг Power төмсний юм зурагтай хайлайт дотор байгаа шүү. За би тэрийгээ ч гэсэн видеонд ор тайлбар хэсрүүл хол бичих. Сонирх юм бол орж ирээ албахгүй зүгээр магадгүй ямар нэгэн үнцнийг бол авч магадгүй гэсэн магадгүй юм тэр төрлийн одоо контентоос. Тэгэхээр тиймэрхүү сургалтын орлого бас 9 дугаар сард орж ирэх болов уу гэсэн таамагтай байна. Google AdSense бол өнгөрсөн 8 дугаар сард бол муугүй байсан. Нэг амар сайн гэхгүй. Гэтэ өмнөх сар мартаа бол харьцуулахад дайггүй байсан учраас нөгөө 8 дугаар сард олсон орлого маань 9 дугаар сард орж ирдэг байхгүй. Тэгэхээр тэр бас гэтээ баг энэ удаагийнхтай 8 дугаар сарынхаа сард орж ирсэн орлого дүнтэйг нэлээд ойролцсон. Арай давх нь бол давна. Гэхдээ нэг тийм хол давхгүй байх юм яаж мэдгүй тэгж бодоод сууж байна. Яа орлого талтай нэг юмрхүү. Хадгаламж хуримтлалын хувьд бол би яг 9 дугаар сард бол ямар нэгэн хуримтлалаа мэдээж хэрэг өөрчлөсөн хിവэр байна. Aggressively ууртаа хуримтлалаа бол нэмсэн хിвэр байна. Гэтэ яг 9 дугаар сард гарах ямар нэгэн үнэт цаас ч юм уу санхүү хэрэгсэл зэрэг зүйлс бол би яг хөрөнгө оруулна гэсэн төлөвлөгөө яг одоо бол байхгүй. Би илүүтэй 10 дугаар сарыг бол бодож байгаа. 10 дугаар сар болон 10 болон 11 дугаар сард бол зарим нөгөө юмцыг бас сонсцсон байгаа учраас сонсон ч зүгээр юм сонирхолтой байж магадгүй тийм активуд байгаад байгаа учраас тийч хөрөнгө оруулалт тухай сонирхож байгаа. Нэмээд бас өөр бас яг илүү юм хөрөнгө оруулалтыг дэмжих боломжтой тийм платформуд бас гарч ирж байгаа гэсэн сураг дуултаад байна. Одоо дотоод Монгол хэрэглэгчдэд айгүй өвтэйхэн. Миний хувьд юм байна. Та нарын хувьд ямар байгаа вэ? 8 дугаар сар та нарын хувьд хувийн санхүүгийн хувьд ямар сар байв, амжилттай сар байж чадв, хүндрэлүүд тохиолдов. Тэгсэн бол яаж даван туулсан бэ? Эсвэл даван туулж амжаагүй байгаа юу? Даван туулахын тулд юу хийж байна вэ? Ямар үйлдэлүүд хийж байна вэ? Хинтээ хамтарч чинь, яаж чинь, юу хийж чинь? Тэрийг видеодор комментээр бас хуваалцаарай. Надад бас магадгүй чи буруу шүү 9 сард энэ хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн активуд чи ирээ байгаа бол
Тэрийг бас дор комментээр зөвлөөр хэдүүлээд тийшээ өөрчлөлт ус ярилцсан магадгүй энэ чиглэл рүү илүү судалгаатай зүйлсүүдийг мөнгө удирд дээр зөвхөн хувийн санхүүгийн гүйцэтгэлийн талаар болон хүлээлт ярихаас гадна бас яг хувийн санхүүтэй холбогдолтой бусад өөр төрлийн контент руугаа чиглэсэн судалгаануудыг бас хийхэд бас дэмжлэг болно гэж найдаж байна. Дор тэрийг комментээр үлдээгээрэй please. За тийм байна да. Тэгэхээр дараагийн видеогоор удахгүй иргэд уулзъя. Хуваарийн дагуу бол 7 хоног болгоны даваа гарагт энэ YouTube суваг дээр шинэ видео ордог. Хаяа пүрүү гарагт бол шинэ видео ордог. Гэтэ 7 хоногт ямар ч нэг видео бол ордог байх шүү. Тэгэхээр иймэрхүү төрлийн контент таалагддаг бол магадгүй миний сонирхож байгаа бусад юм боловсрол чиглэсэн магадгүй илүү мэдээлэл өгөх чиглэсэн иймэрхүү контент таалагддаг бол миний subscribe хийгээрэй. Яг хэдий subscribe хийгээгүй бол энэ дор байгаа товчиг дараад хажууд нөхөгийг дарчих юм бол харин намайг шинээр видео оруулах болгоно. Шинэ видео орлоо гэсэн notification буюу мэдээлэл очиж байх юм шүү. Тэгэхээр магадгүй үнцэнтэй санагдж тэр товчиг гэсэн дарчаарай гэж хүсмээр байна. Тэгээ энэ контент магадгүй хин нэгэн төх хэрэгтэй одоо үнцнийг бол авчирна гэж хэрэг бодож ивэл цааш энэ видеог түгээгээрэй. Share товчиг дараад холбоо сэний болчих. Тийм байна. Окей, хамтдаа баярлалаа. Дараагийн видеоор ирэхэд уулзъя. Дахиад хэлгээр.